Сайн байцгаана уу? Би 3-4 дахь хороолт явж байна. Яг энэ талбайд байгаль их цогцлборт 10 дугаар сарын 1-нд бүх төрлийн давхрыг авна. Та хогоо яаж ангилаад хэрхэн давхраа бэлдэж авчрах вэ? За яг эдгээр давхруудыг ингэж сайхан ангилаад аваад ирэх шүү. За хэрвээ ингэж аваад ирэх юм бол бүгдээрээ үйлдвэрийн түүхийд болно гэсэн үг хаягдахгүй. Харин дээрээс нэмэгдээд дэвтэр номын цаас болон бор хайрцгийг авчирч болно. Гэхдээ мэдээж ингэж хавцснаас нь салгаад энд байгаа үдээснээс нь салгасан байх ёстой шүү. Энийг маш сайн анхаараарай. За тухайн өдөр ирсэн бүх хүмүүст маш ирэх гэж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Тийм учраас бид нар уламжлал ёсороо хогоо ангилдаг ангилагчдаа зориулаад эко 0-ын цаас бас эко алчуур бэлэглэх гэж байгаа. Бидний үйл ажлыг байнга дэмжиж хамтарч ажилладаг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын Ахуйн хог аяллаа ангилах цуглуулах менежментийн төслийнхэндээ маш их баярлалаа. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн онцлог маань гэвэл давхар авах явуулын станцыг ажилуулахын зэрэгцээ хүүхэд багчууд гэр бүлүүдэд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа явагдана. Үүнээс хамгийн онцлог үйл ажиллагаа бол хогон мангас хүүхдийн жүжиг бүрэн гэхээрээ тавигдах нь, дээрээс нь үлгэр амьлах цаг хөгжөөн тоглоом гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Тийм болохоор та бүхэн байгаль их цогцлбор дээр болох үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирээрэй. За халуун надаа маш их баярлалаа. Тэрчлэн энэ өдөр буюу давхар авах явуулын станц 12-ийн үеэр хамгийн их хуунцрыг, ундаа усны хуунцрыг хамгийн зөв ангилсан 3 сөөхийг шалгаруулаад шууд мөнгөн шагналаар урамшуулах байгаа. Шагналыг Coca-Cola Mongolia компани хэрэгжүүлж байгаа. Хуунцрыг хаягдлагүй дэлхийн хөтөлбөрийн хүрээнд олгох юм аа. Тийм учраас сөөхүүд минь маш өдөртөө оролцоорой. За ингээд 2022 оны 10 дугаар сарын 1-ний Бэм гарагт 11-ээс 16 цагийн хооронд яг энэ талбайдаа уулзъя. Баяртай.